Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Голомт банк нийт эдийн засагч, судлаач, эрдэмтэн оюутнуудын дунд зээлийн хүүг бууруулах боломжийн талаар эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги сэдвийн хүрээнд мэргэжлийн эдийн засагч, судлаачид болон төрийн байгууллага, хувийн хвшлийн төлөөллүүд оролцож эдийн засгийн өнөөгийн боломжид тулгуурлан зээлийн хүүг хэрхэн бууруулах талаар хэлэлцсэн юм а. Эхний үе шатнд 50 гаруй оролцогчдын бүтээлийг хүлээн авч шилдэг 10 бүтээлийг шалгаруулсан бол дараагийн үед шалгарсан шилдэг бүтээлүүдээр оролцогчид илтгэл тавьж зээлийн хүүг бууруулах шийдлүүдийг шүүгчдэд танилцууллаа. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Ерөнхий зохион байгуулагч Голомт банк. Өнөөдрийн манай арга хэмжээг нээж аль биесээр үг хэлнэх хэмээн Голомт банкны эрсдлийн удирдлагын газрын захирал ноён Инх баяр таныг хүндэтгэлтэйгээр урьж байна. За хүрэлцэн ясан эрхэмсэг хүндэт судлаач хатагтай ноёд та бүхэнд энэ өдрийн амгаланг айлтгая. Уралдаанд маань шүүгчээр Монголын банкны холбооны тэргүүн ноён Үнэнбат, Монгол Улсын их сургуулийн багш доктор профессор Лавсрангай, санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш доктор профессор Бацсахгүй оролцож байгаа. За энэ уралдааныг зохион байгуулсан үндсэн ер нь бол хоёр шалтгаан байгаа. Энэ эдийн засагчид, судлаачид бид хамтран нийгэмдээ эерэг өөрчлөлт оруулъя гэсэн ийм зорилготой. Тэмдэж та бүхний санал, зөвлөмжийн нэгтгэлийг ингээ холбогдох байгууллагын хүмүүст бол хүргүүлэх болно. Хоёрт бол эдийн засагчдын ер нь судалгааны энэ бүтээл бичдэг, тогтмол судалгаа явуулж байдаг тийм соёлыг бүрдүүлэхэд ингээ хөв нэмэр оруулах зорилготой ийм үндсэн хоёр зорилгын хүрээнд энэ ажил эхэлсэн юм байна. За ингээд эрдэм шинжилгээний уралдааны нээсний мэддэгдээ оролцогч та бүхэнд амжилт хүсье. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Ерөнхий зохион байгуулагч Голомт банк. Илтгэлийн товч дөрмийг танилцуулъя. За нэг оролцогчид 10 минут байгаа. Оролцогч илтгэлээ тавьж дууссаны дараа 3 шүүгч маань асуулт асуух хэрэгтэй. Хамгийн ихний оролцогч Монголын эдийн засаг дахь зээлийн өндөр хүний онцгойг тайлхан сэдвээр оролцогч ган очир таныг урьж байна. Та бүхэнд өнөөдөр Монголын эдийн засаг зээлийн өндөр хүний онцгойг тайлхан гэдэг судалгааны ажлаа танилцуулах гэсэн юм аа. Зээл хадгаламжийн хүү бол ерөнхийдөө банкны шийдвэр. Гэхдээ энэ банкны шийдвэр маань өөрөө бол ганц банк гэхээс илүүтэй зах зээлийн орчин, макро эдийн засгийн орчноо харгалзаж банкуд шийдвэр гаргадаг. Энэ агуулгаас нь авч үз хүүг ерөн хэрхэн бууруулж болох вэ гэдэг тул энэ судалгаа чиглэсэн байгаа. Бус судалгаануудаас ялгарч байгаа гол онцлог бол нэгтлэн бод бүртгэлийн задалгаа талаасаа буюу энэ үйл ажиллагааны зардал зээлийн эрсдлүүд яаж нөлөөлж байгааг нэгтлэн бод бүртгэлээс авч үзсэн. За хоёр дахь нь бол Монголын эдийн засгийн цөөхөн аргалсан экономик арга байгаа. Марков шилжилтийн экономик аргаар зээлийн хүү, хадгаламжийн хүү, тэтгэрийн зөрүүний динамикийг судалсан нь бол гол онцлог юм байна. За ер нь судлагдсан байдлыг нь аваад үзэх юм 3 бүлэгт хувааж болж байгаа. Эхнийх нь бол ер нь бодиттой банкуудын олж авч чаддаг зээлийн хүн хэд юм бэ? Энэ зарлаад байгаа хүнээс хэр доогуур байд юм бэ гэдгийг нь судалсан. Гол ялгаануудыг нь бол тайлбарласан судалгаанууд байдаг. За хоёр дахь нь бол яг хүний зөрүү, зээл хадгаламжийн хүний зөрүү, хадгаламжийн хүнд ямар хүчин зүйлс нөлөөлөд байдаг гэдэг судалгаанууд байдаг. За хамгийн эцсийнх нь бол яг бодлого, макро эдийн засгийн талаасаа, бодлогын хувь төв банкны шийдвэр талаасаа зээл хадгаламжийн хүнд үзүүлж байгаа нөлөөллүүд нь ямар байна гэдэг. Энэ асуудлыг бас эхнийхэн бүлэг судалгаанууд макро эдийн засгийн загварчлалт судалсан байдаг. За хоёр дахь нь бол яг сүүлийн үед гарч иж байгаа экономик хандлагуудыг ашиглаж судалсан байт юм аа. За нэгтлэн бод бүртгэлийн банкуудын ашигын функцаас нь ингээд задлаад нэгтлэн бод бүртгэлийн аргаар задлахаа зээлийн хуваалт нэг энэ динамикаар дадасч болохоор байгаа. Эхнийх нь үйл ажиллагааны зардал, зээлийн эрсдэл, за депозитын хүү ашигт ажиллагаа зэрэг үзүүлэлтүүд бол нөлөөлнө. За энүүгээр нь аваад үзэх юм бол Монголын зээлийн хүү нэг сүүлийн 8 жилийн дунд чинь бол нэг 14%, үүний 9.1% нь бол депозитын хүү байгаа. За 5.1% нь бол тэгэхээр депозитын хүүний зөрүү маань тэгэхээр 5.1% байгаа. За бас нэг онцлог үр дүн нь хүүний зөрүү хадгаламжт эдгээр хүчин зүйлс мөн хэрхэн ялгаатай тусч байгааг шинжилэхэд бол зээлийн эрсдэл, хүүний эрсдэлтэй холбоотой хүчин зүйлүүд нь бол хүүний зөрүүгээ дамжиж зээлийн хүн нөлөөлдөг бол харин M2 мөнгө болон эдийн засгийн ажилтны бүтээгдэхүүний өөрчлөлтөний мөчлөгийн бүрдэл нь бол жишээ нь бол хадгаламжийн хүүгээ дамжиж зээлийн хүнд нөлөөлдөг үр дүн харуулж байгаа. Харин зах зээлийн бүтцүүд байгаа. Энэ Хербандалын индекс байгаа, хадгаламжийн зах зээлийн, за зээлийн зах зээлийн, за бусад хөрөнгийн зах зээл, төсвийн зардлын нөлөөллүүд бол ямар дэглэмд үл байхаас хамаарат зээлийн хүү, хадгаламжийн хүү хүний зөрүүд бол нөлөөлдөг гэсэн эмпирик үр дүнгуудыг бидэнд харуулсан.
За ерөнхийдөө энэ Макро шилжилтийн загварын бас нэг онцлог нь бол дэглэм 1, дэглэм 2 хувааж байгаа болохоор яг өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал 2016-ны 10 сарын байдлаар аль дэглэмд байгааг тооцох бололцоог биднээс олгодог. Тэгэхээр зээлийн хүүний динамик бол 2 дугаар дэглэмдэрээ хүүний зөрүүний динамик 1 дугаар дэглэмдэр за хадгаламжийн хүүний динамик 2 дугаар дэглэмдэр буюу хадгаламжийн хүү 2013 оноос хойш өсөж эхэлсэн маань зээлийн хүүний динамик 1 дугаар дэглэмээс 2 дугаар дэглэмээр шилжих суур хүчин зүйлс болсон байгааг бас харж болж байгаамаа. За эдгээрийг нэгтгэхэд үзэх юм бол ерөнхийдөө дүгнэлт бол дефицитийн хүү өндөр байгаа маань зээлийн хүү өндөр байх суур нөхцөл болж байгаа. Ягаад гэвэл 14 дунджаар 14% зээлийн хүүний маань 10 орчим хувь нь бол дефицитийн хүү эзэлж байгаа. За үлдсэн 3.9% хүүний зөрүүний гол зардлууд бол зээлийн эслийн сангийн зардал болон үйл ажиллагааны зардлууд эзэлж байгаа. Микро суурьтай болон макро суурьтай үзүүлэлтүүдийг харахад зээлийн хүү богино хугацаанд бодиттой буурах нөхцөл байдлаас ажиглахдаггүй байгаа. Гэхдээ бидний гол шаардлага зээлийн хүүг эдийн засгийн өсөлтийг хөрөнгө оруулалтыг бизнесийн таатан орчныг дэмжих хүсэл бууруулах асуудал байгаа. Тэгэхээр макро эдийн засгийн тогтворчлтыг тогтворчлт хангагдахын хэрээр бидний зоригтой бодлогын дараах арга хэмжээг авах замаар бол бодлогын хүүг зээлийн хүүг бол бууруулах боломж байна гэж харж байгаа. За эхнийхэн мэдээж макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүл хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх асуудал. Мэдээж энэний хүрээнд бол инфляци маань тогтвортой нам түвшинд хадгалагдах, эдийн засгийн нийт макро эдийн засгийн эрсдэл маань буурах, тэгснээрээ хөрөнгөний зах зээлийг дэмжиж хоёр дахь санхүүгийн зах зээлийн олон суур бэхжих маань бол суур нөхцлүүд болно. За мэдээж инфляци маань тогтворч нам түвшинд хадгалагдсан дараагаар энэ бол миний гол байгаа. Пропозал байгаа. Бодлогын хөөнийг хотооны механизм хослуулах замаар хадгаламжийн хүү бууруулъя гэдэг. Гол санаа нь бол өнөөдөр overnight standing facility гэдэг байнгын төв банкны хэрэгслүүд бол 1 хоногийн хугацаад байдаг. Үүнийг 30 хоног болгож нэмье гэж байгаа. Хоёрдугаар нь хүүний кварталыг нарийнхан болгоод нэмэх хасах нэг болгоё гэж байгаа бодлогын хүүний орчим. За тэрний дараа бодлогын хүүгээ алгуур шатаараа бууруулах юм бол жишээ нь инфляц 8% та бодлогын хүү 7% байлаа гэхэд 1 сарын хугацаатай депозитыг банкуд 8% дээр нэмэх нэгээд банкуд авах болцоотой болж байгаа. Тэгэхээр ийм байдлаар хүү маань доошоо бууснараа депозитын хүү буурна гэж үзэж байгаа. За мэдээ дараагийн хувьд заавал байх нөөц өнөөдөр 12% байгаа шатааратаа бууруулах боломж байна. За банкуудын санхүүгийн чадварыг бэхжүүлснээр дараагаар ерөнхийдөө гадаадын банк санхүүгийн байгууллагуудыг оруулж иж өсөлтөөнийг бий болгох замаар буюу зах зээлийн бүтцийг нь эвдэх замаар хүүг бууруулж болж байна. За эцэст нь мэдээ зээлийн эрсдлийг бууруулах замаар буюу гол компаниуд хүний зөрүүний гол компаниуд болж байгаа. Зээлийн эрсдлийг бууруулахад төр засгаас анхаарах шаардлагатай байна гэсэн ерөнхий дүгнэлтийг хийсэн юм аа. За тэгээ асуултанд оръё. Switch нь юу вэ гэдгээ ярихгүйгээр бодлого яриад байхаар надад ойлгомжгүй болоод байна. Яг сайн хугацааны implication ингээд regime switching-гээс гаргадаггүй л дээ. Regime switching гэж байгаа гол параметр нь бол зээлийн өсөлт байгаа. Энэ доор байгаа. Зээлийн өсөлтийн 3 сарын хоцролттой үзүүлэлт байгаа. GLT-3 гэдэг. Энэ үзүүлэлт бол энэ зээлийн параметрын режимийг шилжилт хийж байгаа гол параметр. Өөрөөр зээлийн өсөлт өндөр байгаад ах юм бол нэгдүгээр төлөв дээр байгаад ах магадлал нь багасаад байдаг. Тэгэхээр хоёрдугаар төлөв рүү шилжих тенденц нь илүү өндөр гэсэн. Тэгэхээр зээлийн өсөлт маань өөрөөр энэ режимүүдийг хооронд шилжүүлээд байгаа гол хүчин. Нэг талаасаа зүгээр захиргааны дуу ч юм уу арга хэрэглэх боломж. Нөгөө талаасаа зах зээлийн ямар механизм ашиглавал энэ ер нь жаахан сулрах болно. Тэгэхээр угаасаа яг санал нэг байна. Угаасаа жишээ нь Америкийн нэгдсэн улс Q regulation гарч ирсэн. Тэр үед бол жишээ нь захиргааны арга буюу deposit rate selling гэж тогтоодог байсан. Тэгэхээр би бол энэ судалгаан дээр бол тийм төрлийн захиргааталтай аргыг бол санал болгохгүй байгаа. Би харин юу санал болгож байгаа вэ гэхээр зах зээлийн зарчимд нийцсэн механизмыг буюу тэр хүүний коридорыг зээлийн бодлогын хүүтэй хамтдах замаар бууруулж болж байна гэж. Ягаад гэвэл би хэлсэн бодлогын хүү 7% байлгаа дээдлийн хүү 8% байлгаа банкуд 1 сарын хугацаатаа депозитыг төв банкнаас их усрыг төв банкнаас авч чадчих байгаа. Тийм үү? Тийм болгоод бууруулсан тохиолдолд банк болгон тийм их усрыг авч чадж байгаа юм чи яагаад заавал өндөр хүү амлах ёстой гэж. Тэгэхээр ерөнхийдөө тэр механизмаар депозитыг зах зээлийн зарчмаар бууруулах болцоо байна гэдгийг санал болгож байгаа. За оролцогч гамчирт маш их баярлалаа. Дараагийн оролцогч Даваа Дулам Батболд давг дөрч нэрг урьж байна. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Ерөнхий зохион байгуулагч Голомт банк. За сайн байна уу? Бид Монгол Улсын банкны салбарын зээлийн хүүг бууруулах зарим арга зам сэдвийн хүрээнд судалгаа хийсэн байна. Зээлийн хүүгийн динамик хандлага маань ерөнхийдөө сүүлийн 14 жилийн хугацаанд ийм дүр зурагтай харагдаж байгаа. За тэгээд эндээс харахад бол боломжийн хүү зээлийн хүүгийн яг одоо бууралтанд бол хүүгийн зөрүүний бууралт бол дийлэнх хүн эзэлж байгаа. Тэгээд хадгаламжийн хүү бол энэ хугацаанд бол өөртөө буураагүй байгаа нь харагдаж байгаа маа. Тэгээд Хоо Сандерс гэдэг энэ хүний одоо яг ажил бол энэ эмпирик ажлуудын бол үндэс нь болж хүүгийн зөрүүг тодорхойлогч онлайн загвар болж явдаг. Тэгээд
бусад эмпирик одоо судалгааны үр дүнд үндэслээд өргөтгсөн загваруудыг харж хаад тэгээд хүүгийн зөрүүний өөрийнх нь лакта утгыг нь тэгээд түүн дээр нэмээд банкны өөрийнх нь үйл ажиллагаанаас холбоотой хүчин зүйлс дээр макро эдийн засгийн хүчин зүйлсүүдийг нэмсэн байгаа. Одоогийн нөхцөл байдалд бол үйлдвэрлэлийн зөрүү маань бол асуухтай байгаа. Тэгээд үүний төсвийн зарлага маань эх орнуудад бол хомигдохаар гарч ирсэн байгаа. Мендел Флемингийн загвараар мөнгөний төлөх бодлого нь илүү одоо үр нөлөөтэй, сангийн төлөх бодлогоос илүү үр нөлөөтэй гэдэг одоо зарчимд суурлаад одоогийн нөхцөл байдалд бол одоо бодлогыг бууруулах нь бол богино хугацаанд зээлийн хөвөг бууруулах одоо гол хүчин зүйл болох юм байна гэсэн санал гарч ирж байгаа маань. Тэгээд дараагийн одоо санал нь бол гадаад орны банкны салбарыг нэвтрүүлэх тухай одоо асуудал байгаа. Яагаад гэвэл шинээр банк байгуулах нь бол шинэ технологи одоо зээлийн үйл ажиллагааг нэвтрүүлэх замаар одоо үйл ажиллагааны зарлыг бууруулдаг. Тэгээд дотоодын одоо тэр банкуудын монопол байдлыг бууруулах, өрсөлдөөнийг нэмэгдүүлдэг. Тэгээд үүнийхэн дам нөлөөгөөр дотоодын банкны зах зээл хөгждөг, илүү үргэлжлэлт ажиллаж эхэлдэг урт хугацаанд. За тэгээд улмаар зээлийн хөртөнч нэмэгдэх. Тэгээд хүү буурах гэсэн одоо гол ач холбогдол байдаг. Асуулт тал гэвэл дотоодын одоо банкуудын ашигт ажиллагааг бол муутгах, багцын чанарыг муутгах. Тэгээд өрсөлдөх чадвар суултай банкуд бол дотоодын банкуд бол хамбуурах эрсдэлтэй байдаг. Ер нь бол хөгжиж буй оронд бол гадны банк нэвтрэх үр ашигтай ажиллаж чаддаг бол хөгжингүй орнуудад эсрэгээр байдаг гэдгийг бол судалгааны ажлуудаас харуулсан байдаг. Гадны банкыг нэвтрүүлэх талаар л одоо ингээд судалж. Тэгээд энэ талаараа бол одоо хязгаарлалтууд дээр бол нэлээд тийм нарийн хязгаарлалтуудыг оруулж өгөх нь одоо манай банкны салбар тэгээд зээлийн ерөнхий төвшин, хөөний ерөнхий төвшин буурахад бол эерэг үр дүнтэй гэсэн л дүгнэлт юм гарч ирж байна. Анхаарал төсөөлд баярлалаа. За шилдэг оролцогч Батбод Давагдорж даваад улам нарт баярлалаа. Манай судалгааны одоо агуулгууд ерөнхийдөө зээлийн хүүгийн зөрүүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн талаар судлаад тэгээд түүнтэйгээ уялдаатай бол одоогийн нөхцөл байдалд зээлийн хүүг богино болон урт хугацаанд бууруулах зарим боломжуудын талаар судалсан. За дараагийн оролцогч зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги сэдвийн хүрээнд зээлийн хүүг бууруулах энгийн оновчтой арга сэдвээр инх чимэг. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Ерөнхий зохион байгуулагч Голомт банк. Сайн байцгаана уу? Намайг инх чимэг гэдэг худалдаа өгчлийн банкнд тейлер хийдэг. Мөн оройгоор санхүү эдийн засгийн магистрантурт сурдаг. За өнөөдөр миний сэдэв бол ерөнхийдөө зээлийн хүүг бууруулах энгийн бөгөөд оновчтой арга сэдвийн хүрээнд явагдана. Миний хувьд бол зээлийн хүүг бууруулахад стратегийн хэмжээний том цогц тийм шийдвэрийг олохоос илүүтэйгээр өнөөгийн байдалдаа суйрлаж илүү одоо бодтойгоор буюу хэрэгжиж болохоор оновчтой тийм энгийн аргыг сонгоход үндэслэсэн байгаа. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх мөнгөний нийлүүлэлт болон зээл хадгаламжийн хэмжээг харуулсан байгаа. Зээлийн хэмжээ маань өөрөө сүүлийн одоо анализ хийсэн сүүлийн 5 жилийн хугацаанд 107.8% буюу ойролцоогоор 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа. Хадгаламжийн маань хэмжээ болохоор дотоодын нийт бүтээгдэхүүнд 2015 онд 46.3%-ыг эзэлсэн буюу өсөлт маань 95.3%-тай байгаа. Ерөнхийд нь энэ хүснэгтийг дүгнээд хэлэх юм бол 15 онд мөнгөний нийлүүлэлт өөрөө буурсан байгаа. Ойролцоогоор 500 тэрбум төгрөгөөр. Эдгээр бүх үзүүлэлт маань өөрөө их 80 төгрөг дээр явж байгаа. Манай Монголын нөхцөл болохоор бусад одоо санхүүгийн их үүсвэр татах боломжтой хөрөнгийн зах зээлийн хувьд хөгжил буурай. Харин банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд банкнаас өндөр хөвтэй буюу 3-4% хөвтэй байдаг сарын. Тийм учраас жижиг дунд бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр ер нь санхүүжилт авах боломж манай Монголын нөхцөлд маш хомс байгаа. Нийт хадгаламжийнхаа хэмжээг дотор нь доллар болон төгрөгийн гэж ангилсан байгаа. За тэгээд эндээс ингээд товч харах юм бол ерөнхийдөө долларын ханшийн өсөлтөөс болоод хадгаламж эзэмшигчид маань төгрөгийн хадгаламжаа долларын хадгаламж болгож ингэснээр банкнд болохоор зээл олгох төгрөгийн их өсвөр маань буурна гэсэн үг. Дараачаар нь болохоор зээлийн хувь хэмжээг валютаар нь ангилсан. Эндээс харах юм бол мөн адил одоо төгрөгийн зээл маань өөрөө буурсан. Мөн үүнийгээ дагаад одоо валютын ханшийн өсөлтөөс үүдэн валютын зээл буурсан.
Нөгөө талд хадгаламж эзэмшигчд өөрийнхөө хадгаламжийг валютаар байршуулад байхад нөгөө зээлдэгч талд маань болохоор харин эсэргээрээ дарамтанд ороод одоо долларын зээлтэй хүмүүс бол баг одоо яг түрүүний хэлдэгчтэй 23% өсөлттэй зээлийн хөв банкнд төлөх шаардлагатай болж байгаа. Энээс үүдээд чанаргүй зээлийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа. Тэгээд ерөнхийдөө дүгнэлтийн хувьд бол хадгаламжийнхаа зээлийн хөв эхлээд бууруулах шаардлагатай гэж үзсэн. Би одоо 100 сая төгрөгтэй мөнгө оруулах бол банк дээр очиход тийшээ очих уу? Тэ хоо. Манай нөхцөлд бол банкн дээр л очил да баг өндөр хүүтэй байгаа юм чинь. Дараагийн оролцогч зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги сэдвийн хүрээнд мөнх заяа Дашторж номуу нарыг үрж байна. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Ерөнхий зохион байгуулагч Голомт банк. За сайн байцгаана. Үеийн өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Голомт банкнаас эрдэм судалгааны ажлыг дэмжих зорилгоор энэхүү уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаад сургуулийнхаа нэрнээс бол баярлалаа гэж хэлмээр байна. За энэхүү уралдаанд оролцох болсон үндсэн шалтгаан хэрэг бид нэр урд өмнө ч гэсэн өчнөө олон янзын судалгаанууд хийж исэн. Гэхдээ төр засгийн удирдлагуудад бидний судалгааны үр дүн ер нь очиж исэн удаа бол маш бага. Ер нь бол очиж байгаагүй гэж хэлж болно. За тэгэхээр ямар ч гэсэн бидний судалгааны үр дүн төр засгийн байгууллагад ч юм энэ нь бол санхүүгийн системд өөр нөлөө өгөх юм байна гэж үзээд энэхүү судалгаанд бол нэлээд ач холбогдол өгч хийсэн. Тийм агуулгын шинжилгээ хийгээд үзэхэд инфляц өндөр байгаа учраас магадгүй өндөр байгаа. Эсвэл хадгаламжийн хүн өндөр байгаа болохоор эсвэл банкуд их ашигтай одоо их ашиг хөөцөлцсөн учраас л хүн өндөр байгаа гэсэн ийм нийтлэг хүлээлт бол байгаадсан. За тэгээ энийг яг ингээ харахаар одоо тэгвэл инфляцийн түвшин харьцангуй намд ор байгаад хахад хадгалам зээлийн хүү яагаад буурахгүй байгаа юм бэ? Банкуд нь ашигтай ажиллаад байгаа юм уу гэдэг нэг ийм асуудал бол бид нарт тулгарч байгаа. Тэгэхээр арилжааны банкуудын үйл ажиллагааны зардал бол сүүлийн 2 жилийн хугацаанд бол нэлээдгүй буурсан байсан. Хүний бус зардлаа аль болох таньжаа. Энэ дээр бол цалингийн зардал бол нэлээд их танагдсан байсан. За цэвэр хүний орлого буюу энэ хүүгийн марж бол сүүлийн жилүүд бол нэлээд буураад байгаа юм л. Тэгэхээр банкуд өөрсдөөсөө шалтгааллах одоо бүх зүйлээ хийгээд байгаа юм байна. Зээлийн хөв бууруулахад. Гэхдээ бусад хүчин зүйлс нь бол энэ дээр сөрөг нөлөөллийг дагуулж байна. Жишээл хадгаламж дээр өрсөлдөлттэй валютын ханшийн өөрчлөлтөөс болоод хүний зардал дээр бас дарамт ирж байгаа. Засгийн газрын үнцаасны хүү өөрөө өндөр байгаа. За чанаргүй зээлтэй холбоотой эрсдлүүд бол бас нэмэгдэж байгаа. За ханшийн тэгштгэлийн ашиг алдагдал бол сүүлийн жилд бол нэлээд өссөн. Энэ нь бол бас зардлыг нэмэгдүүлж байгаа. Хүний бус орлого харин банкуудын хувьд бол бас буурсан юм сөрөг үзүүлэлттэй бол байгаа. Тэгэхээр энэ магадгүй зээлийн хүүг бууруулахад сөргөөр нөлөөлж байгаа үзүүлэлт байх гэж бодож байна. За хамгийн сүүлийн нь болохоор банк өөрөө зээлийн хүүг тогтоож байгаа бол институт болж таарч байгаа. Яа тэгэхээр өрсөлдөөн байхгүй, бондын зах зээл, хөрөнгөний зах зээл байхгүй, банк өөрөө хүүгээ тогтоож байгаа гэсэн нэг ийм үзүүлэлт байна. За тэгээ мөн засгийн газар болоод Төв банкны бодлогын хүрээнд ямархуу асуудлууд дээр юуг анхаарах вэ гэдэг дээр бид нэр ерөөдөө ойрын үед эдийн засаг сайжирна. Эсвэл сайжрахгүй гэсэн юм хоёр сонголтын хүрээнд үр дүнгуудыг онлайн судалгаа тоон шинжилгээний дээрээ тулгуурлаа гаргаж ирсэн. Зээлийн хүүг бууруулах үндсэн суурь нөхцлөө бол ерөнхийдөө төр засгийн бодлоготой бидрэлээ холбож улсын зэрэглээ сайжруулъя. За өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд санхүүгийн зөв бүтцийг бий болгоё. За иргэдийн хувьд дотоодоо хуримтлалыг яаж үүсгэх үгээр хуримтлах хандлагыг хүмүүстэй илүү их бий болгоё гэсэн ийм нэгдсэн дүгнэлтэнд бол хүрч байгаа. За тэгээд бодлогын санал зөвлөмжөө бол засгийн газар, за тэгээд Монгол банк, за тэгээд арилжааны банкуудын хүрээнд бол гаргасан байгаа. Хадгаламжийн зах зээлийн өрсөлдөөнд яад нөлөөлж байгаад хүнд нөлөөлөе гэж үзэж байгаа. Хөрөнгөний зах зээлийг гадаадд нээлттэй болох чиглэлээр за мөн гадаадын банкыг оруулах ийм арга замууд ер нь бол байж болж байна гэж. Энэ бол мөнгөний хомсдлоос арилгах санхүүгийн зөв бүтэц гэж ярихаас биш ганц гадаадын банк гэж бас болохгүй нэ. Дотооддоо бондын зах зээл мөн дотоодын хөрөнгөний зах зээлийг олон улсад нээлттэй болгох гэдэг асуудал бас байж болох юм а гэсэн санааг бол энэ хэсэгт оруулж өгсөн байна. За мөнх заяа Дашторж номон нартаа маш их баярлалаа. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Ерөнхий зохион байгуулагч Голомт банк. За сайн байцгаана уу өдрийн мэндийг хүргэе. За тэгээ би манай багийн сонгож авсан сэдв бол Монгол зээлийн хүүг бууруулах арга зам. Хуучин коммунист орнуудын зээлийн хүүнд хийсэн шинжилгээ гэсэн сэдвтэй байна. Монголд 2015 оны үед л зээлийн хүүнийг 19 оны 6% байсан. Тэгвэл дэлхийн дунджаар нэг 11.6, коммунист орнуудын дунджаар нэг 13% тийм. Хөгжингөө орнуудаас харьцангуй өндөр. Эндээс нөгөө нэг инфляцийн арилгаад харах юм бол бодит хүн ч гэсэн ер нь бодит хүн бол нөгөө дэлхийн дундаж хойжон коммунист орны дунджаас ойролцоо байгаа хэдий ч бас жоохон өндөр, хөгжингөө орнуудаас өндөр. Тэгэхээр зээлийн хүүг бууруулах шаардлага байна. Бас орон зайч байна гэж харж болж байгаа.
Зээлийн хүүг тэгвэл хэрхэн бууруулах вэ гэдэг мэдээл зээлийн хүүний бүтц болох хүүний зөрүү хадгаламжийн хүү гэсэн хоёр юун дээр шинжилгээ хийж үзсэн байна. Тэгэхээр зээлийн хүүний тэр 2011 оноос хойш өсөлтийг бол хадгаламжийн хүү бол гол шалтгаалж байгаа юм байна. Тэгэхээр хадгаламжийн хүүнд яг юу нөлөөлөд байна гэхээр инфляц, банкны хөсвөрхийн хэмжээ, засгийн газрын өөр нөлөөлд юм байна. Харин зээлийн хүү нөгөө тодорхойлох нэг бүтцийн нэг хэсэг хүүний зөрүүнд юу нөлөөлж ихээр хүүгийн бус орлого, хувийн сэгт золгосон зээл, зардал орлогын харьцаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, татвар, төлөвлөлийн харьцаа гэх ийм хөгжсөн зүйлс нөлөөлд юм байна. За тэгвэл энэ дээр нэг ганц анхаарах зүйл нь юу вэ гэхээр бид хүн зөвхөн хуучин коммунист орнуудын тоон өгдөг ашиглаж хийсэн байна. Тэгэхээр нөгөө хөгжингүү Америк Герман гэдэг тэр хөгжингүү орнуудын тоон өгдөл байхгүй. Тэгэхээр тухайн үед хөгжингүү орнууд байдаг, гэтээ хуучин коммунист орнууд байдаггүй тэр хосгчд маань ач холбогдол гарсан байж магадгүй. Тэгэхээр судлагдсан байдлын судалгаанаас хөрөнгөний зах зээлийн хөгжил ер нь чухал юм байна. Их хууль эрхцэн орчин бас чухал юм байна. Эдийн засгийн өсөлт чухал юм байна гэсэн ийм бас үзүүлэлтүүд бас байж болох юм байна. Эцэст нь бид юу гэх ёстой вэ гэхлээр нэгдүгээр хамгийн ихний алхам бол хадгаламжийн хүүгээ бид хүн бууруулах ёстой байна. Үүний тулд нам доктортой инфляцийн түвшин бий болох ёстой юм. Нам доктортой инфляцийн түвшин бий болохын тулд ер нь бол нэг төрийн зүгээс системтэйгээр хэрэгжүүлэх, системтэйгээр бодлого хэрэгжүүлэх. Өөрөөр хэлбэл төсөв мөнгөний бодлогын уялдаа байж болно. Тэ? Бүр тийм цогц бодлого хэрэгжүүлэхгүй бол нэг бодлого хэрэгжүүлэн нөгөө нь ямар ч уялдааг бодлого хэрэгжүүлдэг энэ үр дүнд ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байна. Хоёрдугаар засгийн газрын банкны сэгт төрийн түвшин бууруулъя. Төсөв алдагдлыг батлая. Төсвийнхээ алдагдлаа багасгая. 2015 оны төсвийн алдагдал, 2016 оны төсвийн алдагдал түүхэнд байгаагүйгээр маш их гарч байна. Энэ нь яаж юм бэ? Хувийн секторын маань очих басан тэр зээлүүдийг мань бүгдийг хувсарч байна. Энэ цаашлаад хадгаламжийн үг нь өсөж байна. Энэ шахан гарах үзэгдлийн нөлөөгөөр. За мөн хадгаламж харилцагын хэмжээгээ нэмэгдүүлье. Банкуд одоо тэр идэвхжүүлэлтээсээ хийгээд хадгаламжаа хэлээсээ татцгаая. За эхний ээлжинд хадгаламжийн үг оруулах энэ гурван хэсгээр төлөвлөрөөд ажиллацгаая. Үүний дараа гадаадын шууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх. 2009 оноос хойш гадаадын шууд хөрөнгө огцон нэмэгдсэн бол 2009 оноос хойш зээлийн хүү огцон борсон байдаг. Татвараа бас зүү зөхстой төвшөнд аваач. Лаврын мөрөө гарч эргээд татврын орлогыг хай нэмэгдэх ч юм уу бууруулснаа. Үүний дараа зардал орлогын харьцаагаа зүү зөхстой төвшөнд аваач. Тэ. Хувийн секторт илүү их зээл олгоё. Тэ төлөвлөлийн харьцаа буюу одоо энэ ямар нэг арга хэмжээгээр төлөвлөлийн харьцаагаа бууруулъя. Тэ эцэст нь бүр цаашлаад яах вэ гэхээр хөрөнгөний зах зээлийн хөгжлөө бид нар бас хаяхгүй хөгжүүлж явж явах ёстой шүү. Хууль эрх зүйн орчноо ер нь цэцлэх ёстой шүү. Эдийн засгийн тогтвортой өсөлт бидний бас чухал бас өсөж шүү. За ингээ анхаарлаа зөвсөд баярлаа. Та нар банкны хүү өндөр байна гэдэг ингээд тийм юунд орцсон. Нам байвал яах вэ гэдэг бас нэг асуулт гарна шүү дээ. Статистикүүд нэг ялгаатай алга шүү дээ сая харахад тий. Нэг байга хэмжээнээс бага байвал яах вэ гэсэн бас нэг тийм логикийн асуулт тавьж байна. Тэр бол яг equally valid асуулт байхгүй. Тэр манай бага байсан бол тий юу нөлөөсөн байж болох вэ? За энэ асуултанд. За 11 он хүртэл ярьж байгаа нөгөө талаас нэг юм надад хэлж. За 11 онд хадгаламжийн хүү нэлийн буурсан байдаг. Тэр бол бид нар гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирээд манайд мөнгө нэмэгдсэнтэй банкудад их нөөцтэй болсон. Тийм учраас хадгаламж татах шаардлага бага болсон. Тийм учраас хүүгээ бага болгож чадсан гэж үзэж байгаа. За тэгээд тэр бага байсан бол яах юм гэж байгаа. Одоо инфляцаа дагаад өндөр гэж шүү дээ. Тэгээд бодит хүүгээ харахаар тэгээд бага. Тэгээд хадгаламж эзэмшигчдийн хувьд бол бага инфляцтай бага хүүг бодит хүүгээр адилхан байвал тийм ч нөлөө байхгүй яа. Тэгэхээр бүх юмны үн инфляцаа дагаад бүх юмны үн ингээд тогтвортой байх учраас гэж. Нийт хэлтэх хугацаа маань 10 минут байсан. Тэгэхээр 10 минутанд яг бас бүх санаагаа ойлгох нь бас жоо хэцүү байна. Гэтэ ер нь бол яг бэлдсэн хувилбараараа бүрэнгүүц санаагаа ер нь бол ойлгосон гэж бодож байна. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Ерөнхий зохион байгуулагч Голомт банк